Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төсөл санаачлагч нь газрын хэвлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын сан төвлөрүүлэх, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн газрын хэвлийн баялагын нөөцийг тогтоох, тус салбарт хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлэх, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэмэгдүүлэх, зарим төрлийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөр ногдуулах хувийг оновчтой тогтоох, баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн өөрийн туяа өндөр агуулгатай хөдөр баяжуулах процесс дамжаагүй атлаа баяжмал англиар экспортлогдож, үүний улмаас хөдөрт ногдох татварыг бүрэн авч чадахгүй байгаа асуудлыг энэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулж, цаашид ямар хяналтын механизм стандартын өөрчлөлтөөр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор дагалдах элемент хаягдл болон эдийн засгийн үр өгөөжгүй хэсэгт хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх, олон улсын жишгт нийцүүлэх зохицуултыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар Эрдэнэ төлөвлөлтөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн одоогийн зохицуултыг хэвээр үлдээж байгаа шалтгаан, борлуулалтын орлогын өндөр хувийг татвар ногдол ашиг төвлөрүүлж байгаа нөхцөл, тус үйлдвэрийн хөрөнгө оруулалт, аюулгүй ажиллагаа, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хэрхэн хангах талаар ямар бодлого баримталж байгааг, хэрэв тус төлбөрийн зохицуултыг өөрчлөхөд төсөвт их хэмжээний нөлөөлөл үзүүлэхээр байгаа бол Эрдэнэ төлөвлөлтөд үзүүлж буй татварын ачааллыг үе шатаагаар өөрчлөх боломжийг судалсан эсэх. Улсын их хурлын гишүүн Бат Найрамдал ашигт малтмалын тухай хуульд шинжилэл хийх шаардлагатай гэдэгтээ санал нэгдэж байгаа талаар дурдаад Онтарио компани хэлцээр үргэлжлэж буй энэ үед бусад ашигт малтмалын нөөц ашигны төлбөрийг хөндөхгүй зөвхөн зэсийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөрийг өөрчлөх нь Монгол улсын эрх ашиг хэлцээний байр суурьд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд Онтарио компанитай хийх хэлцээр дуусах хүртэл зэсийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөрийг хөндөхгүй байх зарчмын байр суурийн талаар Улсын их хурлын гишүүн Уянга оюутлогын бүлэг ордтой холбоотой нэмэлт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацаанд зэсийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөрийн 10% таацтай холбоотой шин зохицуулалт оюутлогын бүлэг ордод хамаарах хэсэг, үүнийг дагаж мөрс журмын тухай хууль эсвэл Улсын их хурлын тогтоолоор зохицуулах хэсэг гарцсан ямар байх, оюутлогын хэлцээртэй холбоотой зэсийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөрийн асуудлыг хүлээлтэд оруулах нь цаашид хэрэгжих бусад зэсийн төслүүдэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэх хэсэг, ашигт малтмалын салбарын орон нутаг дахь хяналт хэрэгжилтийг бэхжүүлэх зорилгоор аймаг бүсийн түвшинд бүтэц төлөвлөлтөй ажиллах тогтолцоог энэ хуулийн төсөлд яагаад тусгаагүй, цаашид хэрхэн шийдвэрлэх, маркшатер мэрэгжил тусгай зөвшөөрлийг шинээр бий болгох үндслэл шаардлага, чухал ашигт малтмалын төрөл чиглэл тус бүрээр бодлого зохицуулалтын замын зураг босруулж хэрэгжүүлэх үргийг засгийн газарт олгож байгаа нөхцөлд энэ чиглэлээр хайгуул олборлолт явуулж буй аж ахуй нэгжүүдийг хэрхэн дэмжих, чухал ашигт малтмалын зохицуулалтанд цаашдаа стратегийн ашигт малтмалын ордын адил хит хатуу зохицуулалт руу шилжих эрсдэл үүсэх хэсэг. Улсын их хурлын гишүүн Очирбат Улсын их хурлын гишүүдээс өргөн барьсан газрын төсвийн тухай хуулийн төсөл зэрэг бусад хуулийн төслүүдтэй уялдуулж салбарын шинжилгээг нэгтгсэн цогц байдлаар боловсруулах боломж байсан эсэх. Хуулийн нэмэлт өөрчлөлтөнд зэсийн ашигт малтмалын нөөц ашигны төлбөр болон хувийн хвшлэр хайгуул хийлгэх асуудлыг хөндлөн тус салбарын бодлоготой нийцэж байгаа эсэх. Сүүлийн 5 жилд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүн, өмнө нь засгийн газрын шийдвэрээр дүүцүүлэн олгосон талбайтай холбоотой асуудлаас үүдэн хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүд үүссэн хохирол маргааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн эрх ашиг итгэлийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр дахин хувийн хвшлэр хайгуул хийлгэж дараа нь тусгай зөвшөөрөл олгох асуудлын талаар Улсын их хурлын гишүүн Иш Бямсуран хуулийн төслийн засгийн газар чухал ашигт малтмалын жагсаалт батлана гэсэн зохицуулалтын үндэслэл шаардлага, үүнтэй холбоотойгоор татвар тогтворжуулалтын гэрээ болон хөрөнгө оруулалтын орчимд үүсэх асуудлыг хэрхэн зохицуулах, мөн эдийн засгийн ач холбогдолгүй дагалдах эрдэс металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байж болохоор тусгасан оюутлогоо гэгт мэд томоохон ордуудад хамаарах хэсэг, бичил уурхайг дэмжих эсвэл хязгаарлах хэсгийг хуулийн төсөлд ямар байдлаар тусгасан талаар Улсын их хурлын гишүүн Зол Жаргал оюутлогын олборлолт, ашиглалт ажиллагааны өнөөгийн нөхцөлтэй уялдуулан ногдол ашиг авах хугацааг наашлуулах, дамжуулан зээлийн зохицуулалтыг өөрчлөх, менежментийн оролцоог
нэмэгдүүлэх асуудлаар засгийн газар хилцээг хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа. Зэсийн ашигт малбарын нөөц ашигны төлбөрийн өөрчлөлт нь тус хилцээрт нөлөөлөх хэсэг. Стратегийн ач холбогдол бүхий ордод хөрөнгө оруулагч нь 34%-аас дээш эзэмших боломжгүй байхаар тусгасан гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хэсэг. Баяжуулах үйлдвэр байгуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр зохицуулах нь үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэсэг. Маркшетер мэргэжил тусгай зөвшөөрөл шинээр бий болгож буй үндэслэл шаардлагын талаар улсын хурлын гишүүн Жаргалан оюу толгойн асуудлаар улсын хурлын 2025 оны 120 дугаар тогтоолоор өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтэд ямар түвшинд явж байгаа. Ялангуяа Rio Tinto компанитай хийж буй хилцээрийн хүрээнд менежментийн төлбөр, зээлийн хүү зэрэг асуудлаар ямар ахиц гарсан талаар зэсийн ашигт малбарын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт нь Ontario компанийн хилцээрт хэрхэн нөлөөлөх, чухал ашигт малбарын жагсаалтыг засгийн газар батлах зохицуулалтын талаар баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгох сунгахаар тусгаж буй зохицуулалт нь хөрөнгө оруулалтын доктортой байдлыг хангах боломжтой хэсэг. Улсын хурлын гишүүн Цингэн ашигт малбарын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн 34%-аас дээш эзэмштэй холбоотой шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд бүрэн эрх төлөөлөгч томилох зохицуулалт хэвээр хадгалагдаж байгаа нь үндсэн хуулийн үзэл баримтлал болон хөрөнгө оруулалтын орчинтой нийцэж байгаа хэсэг. Стратегийн ордод 34%-аас дээш эзэмшилтэй хөрөнгө оруулагчид бүрэн эрх төлөөлөгч томилох зохицуулалтаа улс орны эдийн талаар тус зохицуулалт нь хөрөнгө оруулагчдыг татгаж сөрөг нөлөө үзүүлэх хэсэг талаар улсын хурлын гишүүн Сайн зураг ашигт малбарын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн орон нутгийн хөгжил, орон нутгийн эдийн засагт ямар бодиттой өр нөлөө үзүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшээд үйл ажиллагаа эрхлэггүй тохиолдолд лицензийн төлбөрийг нэмэгдүүлэх, хугацааны шаардлагыг чангадах замаар лицензийн төвлөрийг бууруулах зохицуулалт туссан хэсэг. Оюутлогын төслийн хүрээнд 34%-ийг эзэмшлийг тусгай ашигт малбарын нөөц ашигны төлбөрөөр орлуулах үйлдвэрийг засгийн газар бодлогоор авч үзэж байгаа хэсэг. Ontario компанийн талбайд олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн хэсэг. Хилцээр эслээгүй байхад ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бол энэ нь гэрээг хүчингү болгох үндслэл болох хэсэг талаар улсын хурлын гишүүн Батулд ашигт малбарын тухай хуулийн шинжилгээг эрчимжүүлж уул уурхайн салбарт шин тоглогч оруулах, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, боловсролтын түвшнийг ахиулах чиглэлээр ямар бодит зохицуултууд тусгасан. Ontario компанийн их гэрээг хизээ эзлэхээр төлөвлөж байгаа. Тус төслийн хүрээнд 20% ашигт малбарын нөөц ашигласны төлбөрийн нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бодит боломж байгаа хэсэг. Уг хуулийн төслийн зэсийн ашигт малбарын нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг мөрдөх хугацааг хойшлуулахгүйгээр төсөл туссан хугацаагаар нь хэрэгжүүлэх боломжтой хэсэг талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийн үзэл баримталтай холбогдуулан хуралд оролцсон гишүүд дэмжсэн дэмжээгүй байр суурьаа илэрхийлж санал хэлэх үед улсын хурлын гишүүн өөрийн туяа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцгийг дэмжиж байгаа илэрхийлээд эрдэнэ төлбөрийг бусдаас ялгаатай зохицуулж байгаа нь хууль үндсэн хуулийн эрхтгч зарчимж нийцээгүй мөн ашигт малбарын нөөц ашигны төлбөр баяжуулах үйлдвэр хяналтын тогтолцоо зэрэг олон асуудлыг илүү наривчлан тусах шаардлагатай талаар улсын хурлын гишүүн Очир Бат хуулийн төслийн суурь судалгаа тооцоо хангалтгүй зөвхөн тодорхой ашиг сонирхол чиглэсэн байдлаар боловсруулсан уул уурхайн салбарын өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэж чадахгүй хөрөнгө оруулагчдын өмнөх асуудлыг шийдээгүй шинэ хөрөнгө оруулалт татах асуудал нь тодорхой бус байгаа тул төслийг дэмжихгүй талаар улсын хурлын гишүүн Жаргалан засгийн газраас өргөн барьж буй томоохон хуулийн төслүүд ихэвчлэн дутуу боловсруулагдсан тодорхой шийдэлгүй нийгмийн хүлээлтэд хүрээгүй оюутлогын хилцээрийн үр дүн улсын хурлын 120 дугаар тогтоолын хэрэгжилд хангалтгүй байгаа тул төслийг дэмжихгүй талаар улсын хурлын гишүүн Сайн зураг хуулийн төслийг хилцгийг дэмжиж байгаа бөгөөд цаг алдалгүй мэргэжлийн түвшинд нягт нямбай ажиллах шаардлагатай мөн ажлын хэсэг ашиг сонирхлын зөрчилгүй бүрдүүлж эрдэнэ төлбөрийн болон бусад хөрөнгө оруулагчийн ижил тэгш нөхцөл бүрдүүлэх талаар улсын хурлын гишүүн шижир эрдэнэ төлбөр болон бусад аж ахуйн нэгжүүдэд ялгаатай ашигт малбарын нөөц ашигны төлбөр ноогдуулж буй төрөөс ялгууртай хандаж буй хэлбэр гэж шүүмжиж хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдийн хоорондын зөрчлийг төр зохицуулж чадахгүй байгаа. Уул уурхайн төслийн хэвийн хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар улсын хурлын гишүүн Батнайрамл Ontario компанитай хийх хилцэл болон оюутлоготой холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх оюутлогын хилцээр ногдол ашиг болон улсын хурлын 2025 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг урагшлуулах улсын хурлын гишүүн Заяа бол инфляц өндөр эдийн засаг удаашрсан үед уул уурхайгаа түшиглэн эдийн засгаа идэвхжүүлэх шаардлагатай тул төслийг дэмжиж байгаа бөгөөд ялангуяа геологийн суурь судалгаанд хувийн хвшлийг оролцуулах уурхайн хаалт нөхөн сэргээлтийн тусгай сан байгуулах нэмэн хүрдэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ашигт малбарын нөөц ашигласны төлбөрийг бууруулах зүйтэй талаар
За энэ микрофон сунгая. Байнгын орооны хурлаар Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 11 дахь хэсгийг заасныг баримтлан ашигт малтамтлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хилцгийг дэмжих хэсэг санал хураалт явуулахад хурлаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг хилцгийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ ашигт малтамтлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ашигт малтамтлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, газрын хэвлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, гол мөрний урсас бүрлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглагыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хилцэх хэсэг хилцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За